За та яг одоо илүү уруу суугийг хүлээ авч сонсч байна. Өнөөдрийн дугаараараа ер нь одоо ийм байсан бол гэрлэх хэрэг гэж байна уу? Гэрлэлт гэж ер нь яг юу юм бэ? Заавал ер нь бид нар одоо нас биеинд хүрээд гэрлэх ёстой юм уу? Хүнтэй суух ёстой юм уу гэдэг сэдвийг бас өнөөгийн нийгэмд ч юм уу энэ цаг үед ер нь дэлхийд дахнаараа харж үзэх эргэн харах юм цаг тулгараад байгаа мөч юм аа. За манай Монгол улсад ч биш. Ер нь хүмүүс бол одоо маш их гэрлэлтээс татгалзаж байна. За гэрлсэн нэг нь бол одоо маш их залхсан, шантарсан, ядарсан байдаг. За зарим нэгэн одоо гэрлээд байж байгаа хүмүүс нь бол ерөөхдөө төвчээд тийм нэг төвчлөлтийн байдалтай бол байдгаа. За мэдээж би бол одоо таныг буруутгахгүй. За ингээд нэгэн одоо эмэгтэйд тохиолдсон буруу гэрлэлт ер нь хүний амьдралыг яаж сүрүүлдэг. Тэгээ өөрт чинь одоо ямар айхтар тийм хүнд нөхцөл байдлыг амьдрж болох вэ? Та нэгэн насныхаа амьдралыг ганц гэрлэлтээс болж яаж алдаж болдог вэ гэдэг эмэгтэйн түүхийг өнөөдөр ярихаар боллоо. За ингээд түүх рүүгээ орцгоё. 2000 онд Хонконгд болсон хамгийн тансаг хурим болсон. 22 настай Триша гэх бүсгүй хурмын сүйт бүсгүй байсан бөгөөд тэрээр алдартай модель байсан. Триша $100,000 үнэтэй хурмын дайшинж өмсөн гэрлэх ёслолын ордны танхимаар алхаж байхдаа гэрэл цацруулсан үлгэрийн гүнж мэт харагдаж байсан. За харин түүний сүйт залуу бол Венгон группийн өв залгамжлагч Виктор Квак юм. Дээд зиндааны хүрээллийнхэн бол одоо Викторийг цагаан морьтой ханхуу хэмээн атаархан биширч байв. Триша Ан болон Виктор Квак нар хэвлэл мэдээллийнхэн болон олон мянган нөлөө бүхий зочдын өмнө тангараг өргөжээ. Энэ хурмыг нүдээ олсон сайхан хосын хурим боллоо гэж олон хүн итгэж байсан ч гэсэн хэдэн жилийн дараа үзэсгэлэнт гүнж Триша маань үдэшгүй муухай дүр төрхтэй болон хувирсан юм аа. Триша олны нүдэн дээр ийл гарч ирэхэд өмнө нь байсан гоо үзэсгэлэн аль хэдийн салхинд хийсэн мэт алга болсон байсан. За тэрээр аимшигтай царайтай, зүстэй, үс нь халзарсан, шүдэн унсан, маш ихээр сулдсан биетэй болсон байсан бөгөөд 20 кг хүртэл жинтэй нэр нь арга яс болсон байсан. Триша өөрөө алхаж чадахгүй таяг тулж явж исэн. За бүр цаашлаад тэрэгэнцэр дээр хүнээр дөрүүлж явдаг болсон байна. Олны нүдэнд ийл гарсан Тришаг харсан хүмүүс бүгд шоконд орсон байгаа. За төгс гэрлэлт мэд санагдсан дээдсийн хүрээлэнгийн хаалттай хаалганы цаана ямар аимшигтай зүйл Триша Анд тохиолдсон юм болоо. Тришагийн гэрлэлтийн түүх бол зөвхөн түүнийх биш элит давхаргын гэрлэлтийн доторх харанхуй нууцыг ил болгосон явдал болсон гэж үздэг. Триша 1978 оны 3 сарын 9-нд Хонконгт төрсөн. За түүний аав уушигны эмч бөгөөд Хонконгийн шилдэг эмнэлэгт ажилладаг нэр хүндтэй эмч хүн. Ээж нь сэхэтэн чинээлэг гэр бүлээс гаралтай эмэгтэй. Триша айлын ганц охин байсан учраас эцэг их нь охиноо яг л цэцэг цэврүү шиг хайрлан нандинан өсгөжээ. Тришаг төрөх үед эмээ нь удам дамжсан хаш чулуун идэллийг бэлэг болгон өвлүүлж байсан юм байна. За эцэг их нь охиноо хайрлаж байшингийнхаа 2 давхурд ганцаарнг нь үлдээдэггүй байсан гэнэ. За учир нь охиноо айчихгүй гэж болгоомжилж одоо ингэж л нандинан хайрлаж өсгсөн айлын ганц охин юм байна. Триша хангалуун амьдралд өссөн хэдий ч бардам зам болон материалист үзэлтэй хүн болон төлөвшөөгүй. За Хонконгд сургууль сурж байхдаа Триша сурлагын өндөр амжилтыг үзүүлж гинэн цайлган зангаараа бусдаас ялгарч ирсэн. Триша 175 см өндөртэй, 47 кг жинтэй, тойлгор сайхан арьстай, хөөрхөн царайтай, өөртөө ер нь их сайхан тохирсон тийм пропорционал биетэй бүсгүй байсан. За түүний ээлдэг зөөлөн зан гоо үзэсгэлэн олны анхаарлыг татаж Хонконгийн entertainment салбарт маш хурдан байр сууриа олж авсан байна. Тришаг ахлах сургуульд байхад нэгэн скаут бол түүнийг олж хараад загвар өмсгч болох саналыг түүнд тавьсан байдаг. Тухайн үед Триша 16 настай байсан. Хэдийгээр модель болохыг одоо маш ихээр сонирхож байсан ч тэрээр саналыг шууд хүлээж аваагүй. Түүний хамгийн том мөрөөдөл бол Оксфордын их сургуульд элсэн орж эцэг их шигээ эмч болох явдал байсан. Эцэг ихтэй модель болох тухайгаа ярихад загвар өмсгчийн карьер нь хичээлийн их сурлагынх нь одоо амжилтанд саад болохгүй гэж одоо санаа зовсон эцэг их нь сайтар бодож үзсний эцэст охиноо дэмжихэр шийджээ. Энэ нь түүнд өөрийгөө сойрж туршлага хуримтлуулах сайхан боломж боллоо. За үүнээс гадна загварын салбарт ингээд амжилт гаргаж чадахгүй байсан ч гэлээ ээж аав хоёр нь бол одоо охиноо ингээд ард талыг нь хамгаалж тууштай дэмжих болно гэж охиноо тайвшруулж сэтгэлийн дэм өгсөн байна.
Трэша эрдэм шинжилгээний ажилд ихэнх цагаа зарцуулж үлдсэн хугацаанд нь моделийн ажлаа хийж байсан ч гэлээ бүх зүйлээ ихэнх үедээ бол их сайхан тэнцвэртэй зохицуулаад цагийн менежменттэй авч явж чадчихсэн. Трэша төгс дүр төрх цуцшгүй хичээл зүтгэлийнхээ ачаар олон тооны зар сурталчилгаан тоглож нэр хүндтэй сэтгүүлүүдийн нүүрэнд гарч ирсэн. Тэрээр ердөө ганцхан жилийн дотор загвар өмсөгчийн салбарт хөл тавьж ирээдүйдээ Хонконгийн од болон хувирчээ. Түүнд алдартай брэндүүд, сэтгүүлүүдээс хамтран ажиллах саналууд бол араасаа ирсээр байсан. Гисэн хэдий ч ачаал ихтэй олон цагаар зураг авалтын ажилтай байсан. Трэшагийн хичээл сөргөөр нөлөөлж эхэлсэн. Трэша бол ерөөсөө хичээлдээ сургуульдаа ерөөсөө цаг зав гаргах цаг үлддэггүй байсан юм. Оксфордын их сургуульд элсэн орох шалгалтандаа орж чадаагүй 1 жил алдсан. Трэша 1 жил алдсан ч гэсэн бууж өгсөнгүй. Ирэх жилийн шалгалтандаа бэлдэж тэнцэн гэсэн итгэлтэйгээр хичээлээ давтаж эхэлсэн байна. Тэрээр завсарлагааны үеэр унтахынхаа өмнө зураг авалтаар явахтаа ерөөсөө загварын ажлаа хийж явах үедээ аль зав чөлөөтэй мөч бүрийг ашиглан хичээлээ үздэг байсан байна. Гисэн хэдий ч 18 нас хүрэхийн өмнөхөн түүний төгс мэт санагдсан гэрэлт ирээдүйтэй амьдралыг 360 градус эргүүлэх нэгэн үйл явдал болсон юм а. Үлгэр жишээ гэр бүлд өссөн Трэша сүсэг бишрэлтэй Христэд бол чин сэтгэлээсээ итгэгч байсан. Хичээл загвар өмсөгчийн ажил гээд завгүй байсан ч гэлээ тэрээр 7 хоног бүр сүмд очиж залбирдаг байсан байна. 18 настайдаа сүмийн нэг үйлчлэлийн үеэр тэрээр Виктор Квактай танилцсан. Виктор өөрийгөө бага зэрэг төөрөлдсөн үнэн ч итгэгч бөгөөд түүнд Христийн шашны талаар тайлбарлаж өгөх хүн хэрэгтэй байгаа гэж бол өөрийгөө Трэшад илэрхийлсэн байна. Трэша ээлдэг гин зангаараа Викторт бол эргэлзэлгүй туслахыг хүсч байсан ч үнэн хэрэгтээ энэ бол өрх байсан гэдгийг бол мэдээгүй. Виктор Квак түүнээс 2 насаар ах бөгөөд Венгон группийн өв залгамжлагч хүүхэд байсан. Хонконгийн хамгийн чинэлэг гэр бүлүүдийн нэг байсан юм байна. Баг зүйлсэн Баян ханхуугийн нарийн тооцоонд Трэшаг эргүүлэхийн тулд түүний сэтгэлд гол байр суурийг эзэлдэг шашныг ашиглах явдал байсан. Виктор түүнтэй овжноор ойртох аргыг ашигласан. Уйтгар гунгаар дүүрсэн харцаар Виктор Трэша руу харж би итгэл найдвараа алдсан нэгэн энэ бүхнийг эргүүлэн олоход таныг надад туслана гэж найдаж байна. Бид хамтдаа Библийг уншиж судалж болох болов. Христийг хайрлах хайрын тухай илүү ихийг ойлгохыг би хүсэж байна гэж уянгалуулсан байна. Бодит байдал дээр Викторийн хүссэн зүйл бол Христ биш. Хошин түүх сайхан үгсээр халахвчилсан Трэшагийн итгэлийг олж авах явдал байсан. Тэрээр айжмаар бол Трэшагийн итгэлийг олж авсан. Трэша эцэст нь ч түүнд зүрх сэтгэлээ нээжээ. Тэдний харилцаа бол тун удалгүй гүнзгэрч найз охин найз хөвгүүний харилцаанд хүрсэн. Энэ үед бол Виктор Америк дахь Харвардын сургууль руугаа буцсан байна. Тэд хоол байх үед Викторийн жинхэнэ мөн чанарч илэрч эхлэв. Виктор их хартаа залуу байсан бөгөөд Трэшаг байн хянахыг оролдож хаана хинтээ байгааг нь асууж байн гуцаар ярьдаг. Гадуур зураг авалтанд орох болгонд нь Трэша руу заалгаж хэн нэгэн залуу чамтай зураг авалтын үеэр танилцсан уу гэх мэтээр марзагнан асуудаг байсан ч гэлээ дотроо бүхнийг контролдоо байлгах хүсэл нь байсан юм. Ингээд удалгүй Виктор бол Трэшад хэлсэн байна. Чи яагаад над дээр ирж болохгүй гэж Америкт ингээд хүрээдэр хоёулаа хол харилцаанд байхаас бол би үнэхээр залхаж байна гэж хэлсэн. Ингээд дурлалдаа сохорсон Трэша Америк руу явж эцэг ихтэй бол яг үнэн байдлаа хэлээгүй өөр газар зураг авалттай гэж хэлээд Америк руу найз залуу руугаа явжээ. Тэрээр найз залуутайгаа уулзахыг тесэн ядан хүлээж байсан. Виктор түүнийг онгоцны буудлаас Америкт тусч аван Америк дахь хувийн байранда авчирсан байна. Энэ байранд бол зөвхөн хоёулаа байна гэж Виктор хэлээд би энэ байранда чамтай хамт чиний анхны шөнийг өнгөрүүлэхийг хүсэж байна гэдгээ шууд Виктор илэрхийлсэн. Трэша тэр дайруу би чадахгүй нэ Виктор. Миний итгэл үнэмшилд эмэгтэй хүн гэрлэхээсээ өмнө бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрдөггүй гэж хэлсэн. Үүнийг сонссон Викторийн ээлдэг төрх гинэт хүүтэн үзэн ядсан инээмсэглэлээр солигдож чи бол миний уулзаж байсан охтуудаас хамгийн гинэн охин. Хүн бүр гэрэлснийхээ дараа л хүнтэй ойртдог гэж чи үнэхээр итгээд байгаа мó гэж хэлсэн. Тэгэхэд бол Трэша балмагцсан ч гэлээ өөрийн итгэл үнэмшилдээ бат зогсож би хайранд итгэдэг.
Хэрэв чи одоо үнэхээр надад хайртай юм бол миний шийдвэрийг хүндэтгэх ёстой. Энэ бүхэн чиний хувьд давж гаршгүй сорилт юм уу гэхэд бол Викторийн нуруугаар хүүхдээ өргөж тэрээр юу ч дууралгүй Тришад нэг ундаа өгөөд уухыг шаардсан байна. Триша ухаан ороод сэрх үедээ биеийн хүндүрлэж одоо хувцас хунар нь эмх замбраагүй болж хагас нүцгэн байгаагаа мэдсэн. За ингээд хэсэг ухаан алдснаа Триша ойлгосон байна. Хамгийн хайртай хүн нь түүнд ийм зүйл хийсэн гэдэгт Триша итгэж чадахгүй байлаа. Тэрээр найз залуугаасаа өөрт нь юу хийчихсэн юм бэ гэж асуухад Виктор хайхрамжгүй байдалтай Триша чи том хүн болж байна гэж хэлсэн. Өгөөс зогссонгүй Тришад ямар ч хоол унд өгөлгүй хинтээж холбоо бариулах боломжгүйгээр 4 хоног түүнийг байрандаа түгжээд явсан байна. Өөрийг нь явуулахыг гуйхад Виктор хүүтнэр инэмсэглэж чамааг ийм амархан явуулчихна гэж бодсон уу гэж хэлсэн. За ингээд 4 хоногийн дараа Виктор Тришаг суллаж за гинэт сайхан хүний дүрт хувиран гунигтай царай гарган Тришагаас уушлалт гуйжээ. За тэрээр бол Тришагаас би чамааг алдахаас айсандаа ийм зүйл хийчихлээ. Би чамааг үрд хажуудаа байлгахыг хүсэж байна Триша гэж хэлсэн. За Виктор шиг баян айлын хүүгээс ийм үг сонсон. Тришад итгэл бахархлыг төрүүлж сэтгэл зүгэнд бүрэн хянах мангасын атганд орж байгаагаа мэдээж мдээгүй. Тришаг сэтгэл зүгээр хүчирхийлсэн хүчирхийлэл бол энэ удаагаар үгээр дуусаагүй энэ бол зөвхөн эхлэл байсан юм байна. За энэ Виктор гэдэг залууд бол нэг айхтар зан чанар байсан. За мэдээж энэ Триша гэдэг охин бол энэ Викторт үнэхээр хайртай байсан юм билэ. За ингээд энэ Виктор бол ингэдэг байсан байгаа. Тришаг ер нь үе чи баг зэрэг жин нэмээд байна. Жингээ хасах хэрэгтэй гэх мэтээр ингээд үе Тришаг ингээд шүүмжлээд идэг байсан. За Триша турахын тулд өлсөж эхэлсэн бөгөөд илүү туранхаа болохын тулд баталгаагүй тураах юмнуудыг ууж өөрийн эрүүл мэндээ устгаж эхэлсэн. Тэр урдын Триша аам байхаа болж Викторийн хэлсэн заасан үгээр байдаг утсан хүүхэлтэнд болсон байна. За ингээд нэг өдөр Оксфордын их сургуулиас Тришад сургуульдаа та илсэн орно уу гэсэн утгатай захидал ирсэн. За Триша маш ихээр баярлаж хүсэн хүлээж байсан сургуульдаа суралцах болсноо найз залуутайгаа энэ сайхан мэдээгээ хуваалцаж Виктор мэдээж түүгээр бахархаж урам зориг өгөх болно гэд итгэлтэй байсан. За Виктор үүнийг сонсоод огт баярлсангүй хайхрамжгүй хандаж хэрвээ чи Оксфордын сургууль сурахаар явах юм бол за хоёлаа ингээд дуусъя. Хэрвээ чи надтай үлдэх юм бол би сургуулаа төгсөөд чамтай гэрлэнэ гэж хэлсэн. Энэ тулгын шаардлага нь Тришаг шоконд оруулсан ч гэлээ харамсалтай нь тэр мөрөөдлөө хайж Виктортой гэрлэхийг сонгосон байна. Гэвч Триша Оксфордод элсэн орохын тулд маш олон жил үнэхээр хичээсээр ирсэн ч гэсэн ерөөсөө нэг залуугаас болоод энэ олон жилийн хөдөлмөр хүсэл мөрөөдлөө орхижээ. Виктор Тришатай гэрэлсэн даруйдаа бол загвар өмсөгчийн цэцэглэн хөгжиж бүх карьераа орхиж гэрийн эзэгтэй болохыг бол түүнээс шаардсан бүх зүйлч түүний хүслээр болсон. Тэрээр Виктортой хамт хайр сэтгэл аз жаргалтай ирээдүйд итгэдэг байсан тул өөрийн бүх зүйлийг бол золиослсон. Энэ бүхний хариуд Триша юу авсан бэ? Энэ их чухал. За ингээ бие даасан авьяаслаг эмэгтэйгээс нөхрийнхөө хатуу дүрмд баригдсан амьсгал давчтан амьдралтай нэгэн эмэгтэй болон хувирсан. Виктор Каук бол өөрийн хатуу стандартын дагуу төгс эхнэртэй болохыг хүсдэг залуу байсан. За тэрээр Тришад хэлэхдээ чи 45 кг-аас илүү турхаа байх ёстой гэж байнга шаарддаг байсан. Нэгэн цагт загварын тайзан дээр гялалзан алхдаг байсан модель хатуу шаардлагатай нөхрийнхөө амьд хүүхэлтэй болон хүүтэн харшид зөвхөн турах тухайл бодон хоригдох болсон байна. За нөхрөө баярлуулахын тулд тэрээр өдөр тутмын илчилгийн хэмжээг 800 ккал хэмжээнд хүртэл буулгаж жингээ хасах дэглэмд бол Триша орсон. За Триша бүтэн өдөр юу ч идэлгүй байж тураах юм ууж ядарч эцэд цуцтлаа дасгал хийдэг байсан. Гэсэн ч Викторийн нүдэнд Триша хизээж төгс төгөлдөр харагдаж байгаагүй. Чамааг Квакийн гэр бүлийн өв залгамжлагчийн эхнэр гэдэгт хинч итгэхгүй Триша чи үнэхээр хангалтгүй харагдаж байна гэж Виктор түүнийг үе доромжилдог байсан. За Викторийн харгас хэрцгий үгс Тришад жингээ өшөө илүү их хасах хүсэлт автуулдаг байсан.
Түүний жим бүр 40 кг-аас доош бууж бие нь маш сул дорой болсон тул одоо алхаж чадахгүй таяг тулж эхэлсэн байна. За Триша дөнгөж 20 гаруйхан настай байсан ч гэсэн шүднүүд нь уунаж, үс нь халцаж, сарын тэмдэг нь бүр мөсөн зогссон байна. Тэр ер нь бол эмэгтэй хүн байхаа болж ер нь бол зүгээр хэлхээтэй арга ясвалсан. Гэвч түүний эрүүл мэнд туйлдаа хүртэл муутсан ч гэлээ Виктор огт санаа зовсонгүй. Тэр түүний үйлдэл бүрийг хатуу хянд шалгадаг хэвээр байсан бөгөөд тэр ч байтугай Тришагийн эрүүл мэндийн даатгалд хяналт тавьж түүнийг яг л ерөөсөө өөрийн эзэмшлийн өмч эд зүйл мэтээр үзэж ханддаг байсан. Тришаг сул дорой болох тусам Викторийн сонирхол нь бол буурч тэр өөр эмэгтэйчүүдтэй явуулдаж эхэлсэн байна. За тэр нэгэн цагт бол Викторийн байлдан дагуулахыг хүсдэг байсан гялалцсан гоо үзэсгэлэн байхаа бол Триша аль хэдийн болжээ. 2006 онд Триша тураалд орж эрүүл мэнд болон сэтгэл санаагаар туйлдаа ороход Виктор карьераа шалтгаан болгон ерөөсөө Тришагаас салахыг санал болгоод байсан. За тэр мөчөд Триша бүх зүйлээ золиослж байсан энэ эр хүн түүнд хизээш хайртай байгаагүй юм байна гэдгийг ойлгосон байна. Тэрээр хит туранхай биеийн байдлаасаа гидсний төгжрөл болж ходоодныхоо ихэнх хэсгийг тайруулахын тулд 7 удаа том хагалгаанд орсон, амьд үлдэхийн тулд туслаар хооллох шаардлагатай болсон. Эхнэрээ ийм хүнд байдалтай эмнэлэгт хэвтэж байхад Виктор огт сурах чимээ тавиагүй бөгөөд эмнэлэгт нэг ч удаа эргэж очиагүй байна. Тэр эхнэртээ ерөөсөө огт санаа зовоогүй. 2008 онд Виктор 2 жил чимээгүй байсны эцэст удаан хугацаанд тустай байсан гэдэг шалтгаанаар гэр бүл цуцлуулах өргөдлөө өгсөн байна. Энэ үед Тришад бол өстой уйлах нулимс үлдсэнгүү. Тэр бол одоо тэмцэлтгээс аль хэдийн ядарсан байсан. За ингээд 2009 оны 3 сард Триша тайван хайхрамжгүй байдлаар гэр бүлээ цуслуулахыг бол зөвшөөрсөн. За гэхдээ бол одоо Виктороос чи миний имчилгээний зардлыг Виктор төлөх хэрэгтэй байна гэж хэлэхэд бол Виктор би чамд өстой $1 ч өгөхгүй гэсэн байна. За үүнээс олж Триша гэрлэлтэд шууд туслуулахаас мэдээж эрс татгалцсан. Нэгэн цагт түүнийг насан туршдаа хамгаална гэж өнгөрч байсан хүн одоо эхнэртээ ганц $1 ч зарцуулахыг хүссэнгүй нь харамсалтай. Гэхдээ энэ удаад Триша чимээгүй байсангүй Викторыг шүүхэд өгсөн. 2010 оны 10 сард буюу бүтэн жил гаруй шүүхтэлцсний эцэст Виктор бол ялагдаж ингээд өөрийн эхнэр Тришада сар болгон $21,000 тэтгэлэг төлөх болсон байна. За гисэн хэдий ч яг үүнээс бол яг 1 жилийн дараа Триша дахин давж заалдаад шүүгдээд ингээд энэ $21,000 тэтгэмжийг сардаа $40,000 тэмцэх хэмжээгээр нэмэгдүүлэхийг шаардсан байна. За тэгээд Триша дахин энэ шүүх хуралд ялт байгуулжээ. Шүүх Тришагийн хүсэлтийг зөвшөөрөө зогсохгүй Виктороос нөхөн төлбөрт нь $1.5 сая нэмж төлөхийг бол даалгасан байна. За энэ мөнгө шудраг ёсыг хангасан мэт санагдаж болох ч гэлээ. Тришагийн хувьд зүрх сэтгэлгүй эрийн төлөө өөрийгөө золиосолж залуу нас гоо сайхан эрүүл мэндэ алдсан энэ бүхнийг бол одоо энэ $1.5 сая буцааж авчирч бол чадахгүй байсан. Гэрлэлтэд цуслуулсны дараа Триша Виктор хоёрын амьдрал бол өөрсдийн замаар ингээд салан отсон. За Виктор бол Тришагаас салсан даруйдаа Анжела Ян гэдэг нэгэн загвар өмсөгч одоо эмэгтэйтэй шинэ амьдрал зохиож 2016 оны 3 сард гэрэлсэн байна. За харин энэ хооронд бол одоо Триша асар их зовлон зүдгүүрийг даван туулах хэрэгтэй болсон. Нэгэн удаа тэрээр Викторийн амьдралыг одоо сүйтгэсэнд нь буруутгаж Weibo-д бол дургуутж байгаагаа илэрхийлсэн постыг бол Триша оруулсан байдаг. За гисэн хэдий ч Триша гэр бүлийнхээ дэмжлэг тууштай имчилгээ хийлгэснийхаа дараагаар одоо уучлж сурсан байна. За тэрээр бол өөр нэг том хагалгаанд ингээд орох гээд ингээд бэлдэж байсан ч гэлээ. Триша өөрийн одоо экс нөхөр Виктор болон түүний одоо шинэ эхнэр Анжела хоёрт одоо хурмаа хийсэнд нь баяр хүргэж Weibo дээр пост бичжээ. Тэр өөртөө итгэл найдвараа хизээш алдаж болохгүй гэдгийг бол Триша ойлгосон. Тэгээд Триша ямар ч сорилтыг даван туулж чадна гэж итгэх болсон байна. Энэ бүх зовлонгийн эцэст тэрээр аз жаргалтай болно гэж одоо үнэхээр хүмүүс найдаж байна. За Триша гэрлэлтийн төлөө Оксфордод суралцах боломжоо орхиж цэцгэлэн хөгжиж байсан загварын карьераа хайсан. За тэр өөрт байсан сайхан бүхнээ гэрлэлтийн төлөө золиосолсон.
Тришагийн түүх бусдад хайр дурлал, гэрлэлтийн аюулын талаар гүн гүнзгий анхааруулгыг өгсөн байдаг. За гэрлэлтээс болж хэн нэгний төлөө өөрийгөө хизээч алдаж болохгүй. Бие даасан байдлаа хадгалахын чухлыг бол онцолж байх хэрэгтэй. За өөрийгөө хайрлаж, хувь хүнийхээ хөгжилд хөрөнгө оруулалт хийж, мөрөөдлөө биелүүлэх нь маш чухал юм шүү гэсэн мессежийг энэ Тришагийн эмэгтэй харамсалтай энэ гэрлэлтийн түүхийн хүмүүс бол сануулга болон өгж байгаа юм. За магадгүй та Триша шиг яг бис ч гэлээ амжилтгүй гэрлэлтийн тулаад ингээд та сэтгэл зүй болон бие махбод за эд хөрөнгө цаг хугацааны хувьд ингээд хэцүү хүнд байдалд орсон байгаа бол би бас танд бас сайхан үгийг хэлмээрээ. За юу ч тохиолдсон бид бүхэн бол даваад л гарах ёстой юм аа. Тэгээ ямар ч байсан даваад ард нь гараарай гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн маань дугаар үүгээр дуусч байна. Хүлээн авч сонсон та бүхэндээ баярлалаа. За дараагийн дугаараар уулзтлаа. Баяр та.